За надад нэг 3 асуулт байна. Энэ ашигт малтмлын тухай хуулийн 9-р зүйл бол засгийн газрын бүрэн эрхээр зохицуулсан байдаг. Тэгээ энэ зүйлд бол нэмэлт оруулахаар тусгасан юм байна. 9.1-19 одоо чухал ашигт малтмлын жагсаалтыг батлах гэж одоо засгийн газарт ирэх өгч байна. Тэгээ нэгэнт хуулийн 4.1-32 дээр чухал ашигт малтмал гэж энийг ойлгоно гэсэн хатлаа. Ахаад 9.1-19 дээр одоо засгийн газар жагсаалт батлна гэдэг юм. Энэ ямар утга учиртай юм бэ? Энийг асууя гэж бодож байна. За хоёрдугаарт бол хуулийн төслийн 47-гийн 20-д үндсэн ашигт малтмлын бүтээгдэхүүн дагалдах эдийн засгийн ач холбогдолгүй тодорхой хэмжээний эрдэс металлд ашигт малтмлын нөөц ашигны төлбөр ногдуулахгүй байж болно гэсэн байна. Тэгээ би энэ заалтыг бол бас тодорхой хэмжээнд хаардж байгаа юм. Жишээ нь оюутлогын ордын үндсэн ашигт малтмал нь зис дагалдах гэж цагаан алт гэж явдсан шүү дээ. Дорнодын шиншийн полиметалл гэхэл дагалдах маш олон металл байгаа байхгүй. Тэгээ энэ бүхэн чинь тэгээд ашигт малтмлын нөөц ашигны төлбөрөөс чөлөөж болохоор засгийн газар энийг ингээ шийдвэрлэж болохоор бас ингээд харагдаж байна. Тэгээ энийг бас нэг тайлбар авъя гэж бодож байна. 3-дугаарт нь энэ бичил ургаатай холбоотой асуулт сумаар энэ хуулийн төслийн 28-3-т ашиглалт баяжуулалтын үйл ажиллагааны явцад үүссэн үүсмэл ордыг бусад этгээд ашиглах тохиолдолд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглана гэсэн байгаа байхгүй. Тэг яг энэ хуулийн нэр агуулгаар уншихаар ингээд бичил уурхатай холбоотой заалт юм шүү. Яг таад бол Эрдмийн ачит их хэдэргээд хэдэн компаниудыг төсөөлж бодсон баг л та. Гэхдээ энэ яг агуулгаар нь ингээд үзэхээр ингээд бичил уурхаг хилээд байгаа юм. Тэг бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг энэ зохицуулсан зохицуулт ер нь эрх зүйн зохицуулт ер нь манай улсад ер нь айгүй зохицуултгүйгээс болоод айгүй авлаас бол дагуулсан шүү дээ өнгөрсөн хугацаанд бол 2008 онд нэг бичил уурхай эрхлэгчдийг дэмжих үндэсний хөтөлбөр гэж батлагдсан. Тэрнээс өөрөөр бол ямар ч ер нь одоо зохицуулт байхгүй. Тэгэхээр энэ бичил уурхайтай холбоотой энэ хуулийн төсөл ер нь яг яаж орж иж байгаа юм бэ? Энийг ер нь бичил уурхайг ер нь дэмжих гээд байна уу, зогсоох гээд байна уу? Ер нь яах гээд байна? Шүний 4.1 дээр нөгөө хуулийн нэр томьёоны хэсэг байгаа юм аа. Тэрийг хилцсэн баг. 9.1-19 дээр бол өөрөөр хэлбэл олон улсад байгаа практикаар бол засгийн газар нь тухайн ашигт малтмлыг өөрөө ингээд чухал юм уу биш юм уу гэдэг томьёолоод явдаг байя гэдэг ийм зохицуулттай олон улсын стандарт байдаг юм билээ. Аргачлал тэрийгээр нь явна гэсэн. Зарим үед орж ирээ, зарим үед хасагтаад ингээд яваад идэх юм билээ. За энийг хэлж байгаа. За хоёрдугаар дагалдахтай холбоотой асуудал дээр бол бид бүх амнаатыг авдаг. Хувиргаад авдаг. Үндсэн одоо түүхийн эд дээр нь одоо шилжүүлээд тооцоод ингээд аваад явдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо засгийн газрын журам гарч жагсаалт баталж ингэж явдаг. Энэ нь хууль тогтоомжийнхаа хүрээнд одоо алдахгүй байх чиглэлээр 90 авах талдаа дандаа явдаг. Явчихдаг. Ингэ шийднэ. Тэгэхгүй бол эн чинь бас янз янзын нөхцөл байдал гарч ирээд идэв. За бичил уурхайг бол юмсан гişүнэ хариуцлагажуулна. Хариуцлагажуулахгүй бол бас үнэхээр болохгүй байна. Яг үнэндээ. Бүртгэгдээгүй нөхөрлөлүүдийг бүгднийг бүртгэлжүүлнэ нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт амнаад төлөгч болгоно. За гуравдугаарт бол уулын ажлын тайлан өгдөг болгоно. Тэгэхгүй бол одоо бол өсө дураараа байгаа байхгүй задгаа. Тэгээд ингээд 5 хүртэл гагаар олгоно гэчээд 5 гэдэг бүр 20 гаад ингээд бүтэн уурхай явах жишээ нь ийм юмнууд хийгээд байгаа. Тэгэхээр энэ бол тэртээ тэргүүл одоо байгалийн хэвлийн газрын хэвлийн баялагийг ашиглаж байгаа учраас хариуцлагатай зохион байгуулалтаа бүртгэлтэй уулын ажлын төлөвлөгөөтэй бүр амнаад төлдөг болгоё гэсэн ийм зохицуултыг бид нар оруулж ирж байгаа. За үүсмэл орд дээр болон энэ баяжуулалтын үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хийж өгөхгүй бол одоо ер нь ямар зохицуулт байхгүй байгаа. Одоо хуульгүй байгаа яг энэ баяжуулах үйлдвэрүүд бол өөрийн орд газаргүй одоо аж ахуйн нэгжүүд бусдын одоо түүхийн эдийг авч баяжуулах гэж байгаа бол зохицуултгүй байгаа. Энийг зохицуулъя л гэж. Одоо засгийн газар энэ нь чухал ашигт малтмал за энэ нь одоо хасан нэмнэ гэдэг одоо өөрсдөө ингээл батлаад явах юм байна л да. Гэхдээ энэтэй холбоотой одоо татврын орчин докторжуулалтын асуудлууд ингээд гэрээ хэлцээрийн асуудлууд гарна. Тэгэхээр энэ нь одоо бас ер нь бас яаж зохицуулагдаж явах юм бол доо гэдэг асуулт байна. Тэгэхээр хоёрдугаар тэр бичил уурхайтай холбоотой ер нь энэ бичил уурхай чинь
бас нэг хэсэг нь бол одоо нөхөрлөл хэлбэрээр явж байгаа одоо нутгийн иргэд одоо тухайн байгаа орчиндөө одоо нэг багахан хэлбэрээр олборлыг гэдэг хэсэг байна. Гэтэл нөгөө талд нь бичил нэртэй бас нэг техникчсэн, хөрөнгөчсөн. Тэгээ энийг ингээд бас ингээд ялгаж салахгүй болвол таны хэлж байгаа түрүүний хэлж байгаа ч юм бол түрүүний нөхдүүд байхгүй тэр техникчсэн, хөрөнгөчсөн одоо нэг уулуурхаа хийгээд байгаа нөхдүүд байхгүй. Тэгэхээр бид нар яг энэ бичлийг бас ер нь баг ингээд бас энийг дагаад чангалах гээд байна уу? Та энийг бас ингээд ялгаж салгаж ярихгүй болов гэж. Энэ татвар урамчтай холбоотой асуудлууд бол хуулийн дээр тусгагдсан хэлбэрээр одоо ингээд нэг доктортой байгаа хэлбэрээр л явна. Уг нь бол бид манай анхны боловсруулаад одоо сангийн ам дээр дэмжигдээгүй төсөл бол одоо хөнгөлөлт урамшуулалтаа байхаар уг нь тусгасан байсан. Чухал ашигт малтмлын жагсаалтанд оруулчул хөнгөлнөө дэмжинэ гэдэг. Гэхдээ яг одоогоор бол бид нэр дандаа нөгөө нэг хайгуулын төвчний ордуудтай байгаа. Тэгэхээр энийг бол бас дүрдээ орхисон. За бичлэл дээр бол санал нэг байна уу? Үнэндээ бол энэ чинь уурхай ажил хийгээд байгаа байхгүй зарим нь. Зарим нь бол үнэнхээр байгалаас эргүйгээ яваад байгаа юм. Тэгэхээр тэр бүртгэлжүүлээд уулын ажлын төлөвлөгөө аваад амнаад төлдөг болгоно л гэсэн. Яг уурхаатай ижилхнээр амдаж явдаг болно л гэсэн үг. Ингэж нэг цэгцлэхгүй бол энэ арайд энд замбрааг байгаад байгаа.